Ээжийг залууд үеийнхэн залуус хизээж зүгээр байлгадаггүй байв. Хөдөөнөөс хотод сурахын тулд ээж хамаатны ахындаа төмөр замд амьдардаг байсан юм. Тэр хамаатных нь ах ээжийг ямар сонин гутал өмсдгийг гайхаж ярина. Яагад гэвэл ээж их ганган байсан юм. Үргэлжил өсгийтэй гутал өмснө. Орц руугаа орох гэхээр л орцны гадаа гитартай сууж байдаг залуучууд өдөөд оруулдаггүй байсан гэсэн. Нэг л өдөр олон залуусын харцыг унгаадаг байсан тэр сайхан эмэгтэй морин тэргэн дээр суугаад тарин гэдэг газар руу анх хадминдаа ирж байсан юм. Амар ганган дээл өсгийтэй гуталтай хүүхэн. Тэгснээ гав ганцаархнаа. Хадмууд нь бүгдээрээ свит мэд болж хүлээж авсан гэсэн. Анх хадмуудтайгаа танилцах гэж ирэхдээ нөхөргөө ирж байдаг бас л сайхан гар байгаа юм шүү. Аав ээжийг өөрийн болгосонд гайхах юм байхгүй. Аавыг хүмүүс гамин сүхэ гэж хочилдог байж. Маш хөдөлгөөнтэй, сэргэлэн, хүмүүсийн толгойг эргүүлэх, зохион байгуулахын чадвартай хүн. Аавын нэг дүү надад бүр дараа нь ярьж байсан юм. Танаа аав ч ёстой эвгүй гар байсан. Би бүр айдаг байсан шүү гэж. Шүн дүүнраа дагуулад голын ирэг дээр том машинд баахан тосмос оччихсан. Хууль бусаар тэднүүсийгээ нааш цааш нь болгодог байж. Тийм л зүйлс хийдэг нэлээд мапантай нөхөр байв. Тэр олон залуус дундаас ээжийн араас гитар дарж гүйж байгаад л найрчихсан. Ээж аавтаа сууснасаа хойш яг л гүнт шиг амьдарч байв. Аав ээжэд чухам нугсардаг, бүх юмыг нь бэлдэж өгнө. Ээж болохоор юуны ч үн мэдэхгүй зөвхөн гэртээ л байж байна. Тэр үед олцдоггүй байсан ховор нандин зүйлсийг аав их нэртэй хэрэглүүлээд өөрөө ч хэрэглээд явна. Тэр үед тээврийн асуудал хэцүү байсан болохоор заримдаа аав хот руу яваад сар алга болно. Гисэн жард үлдэх гэрээ элбэг хангалуун амьдруулчихна. Нэг удаа аавд махны бизнес хийх санаа төрлөө. Ээжийн хамаатнууд бүгдээрээ архангаад байдаг байсан юм. Тэдний дэмжлэгтэйгээр бизнес эхлүүлэх санаа өврөлсөөр биднийг дагуулад архангай руу явлаа. Ээжийн талынхан жаахан болгоомжтой хүмүүс сэргэлэн гаруудтай холоос харцдаг. Тэгээд тэр санааг нь тоосонгүй. Ээж ч тэр тал дээр аавд хүч өгч дэмжсэнгүй. Тэгэхээр наав ээж дүү бид гурвыг гэрийнхэнтэйгээ ойрхон байж вэ гэж хөдөө үлдээгээд өөрөө Орос руу 8 хийхээр сэтгэл шулуудав. 90-ад онд хүн болгон л Орос Монголын хооронд ганцгай 8 хийж байсан үе. Орос хэлээр аажгүй шахуухан Оросд 8 хийгээд л яваад байна. Айлууд зурагдахгүй байхад манайх зурагттай. Би ч ундаг дугуйтай. Миний өмссөн сандалыг хамаатны ах нар маань агаадаа сандаалаа багтахаар нөгөөрэй гэж бүр хэлдэг байсан. Аав намайг хитрхи хэрэглүүлдэг. Ямар сандаа ээжтэй муудахаараа аавыг ирэхээр чамайг хэлэндэ гэж сурдуулдаг байсан гэсэн. Гэхдээ тэр үед би 5 настай байсан болохоор энэ бүгдийг сайн сандаггүй юм. Нэг мэдхэд би өдөр бүр ээжээс аавыг хизээ ирэхийг нь асуудаг болчихсон байв. Тэгэнгүүт ээж надад үзэм аваад өчгөн. Наад үзмээ нэг нэгээр нь идээд дуусгачих. Тэр үед аав чинь ирнэ гэж хэлнэ. Үзмээ идээд л өдөр бүр аавыг ирэхийг хүлээнэ. Аав чинь захиа бичээд чамайг юу захих вэ гэж асуусан байна гэж ээжийг асуухаар нь би баахан джинсэн хувцас захина. Тухайн үед джинс их од байсан юм. Бид гурав хэсэг хөдөө амьдарч байгаад миний сургуульд орохнаас болж бид хот руу нүүж орж ирлээ. Тэр үед ааваас захиач ирэхэ болчихсон байсан. Хэр би ээж оронд байсан бол 2-3 жил болоод ирээгүй нөхрөө ямар нэгэн хүнтэй болжтэй л гэж бодох байсан. Гэтэл ээж тэгээгүй. 2 хүүхдээ дагуулад хадмууд дээр ирсэн юм. Аавын талынханд ч аавын талаар ямар нэгэн мэдээлэл байсангүй. 32-ын тойрогт байсан 4 өрөөтэй байшингийнхаа нэг өрөөнд нь манай тавилгануудыг авчираад тавьчихсан биднийг амьдрнаа гэж зориулаад бэлтчихсэн байв. Тэр байшинд эмээ амьдарч байгаад нүгээд аавын дунд ихч амьдарч байсан юм. Хадам ихч нь ээжэд их сайн. Аавтай хинэн ч холбоогүй. Гэхдээ бүгд хоорондоо эвтэй амьдрна. Үзэн мэдүүлдэг байсан арга үеэ өнгөрөөж ээж ямар нэгэн болохгүй шалтгаантай болоод л авч ирэхгүй байгаа. Тэрнээс биш аав чинь та хоёрт хайртай гэж хэлдэг боллоо. Ээж 8-ны ямар ч авьяасгүй хүн байсан ч гэсэн амьдралын төлөө бүхнийг хийж эхэллээ. Нүүж ирснийхээ дараа хадам ихчтэйгээ нийлж пирожки хийж зардаг болсон. Яванда Наполеон хийж зарж нэгүцлээ. Дараа нь өгөөжин, бов, сүү зарсан. Жижиг сажиг янз бүрийн зүйлсэл зардаг байлаа. Ээж өглөө гараад л орой ирнэ. Дүү бид хоёрыг цоочлоод үлдээнэ. Манайх жижигхэн цонхтой. Ээжийг явангууд би тэрүүгээр нь гарч яваад гадуур баахан тэнэн. Өвөл бол котоктож гулгаж байгаад ээжийг ирэхийг төхүүлээд буцаад цонхоороо ороод ирнэ. Дүүг ээжэд битгий хэлээрэ гэд хэлчихээр надаас айгаад хэлэхгүй. Ямар ч байсан ээж чадхаараа л хөдөлмөрлөж зүтгэж байлаа. Хүнтэй суугаад тэр хүн нь хамаг эмээг нь урдуур нараад хийчихдэг байсан болохоор бизнесийн ухаан мөнгө олох тал дээрээ муу. Гисэн хэдий ч хичээсээр ямар ч байсан дүү бид хоёрыг өсгдөггүй, өмсөх зүвхээр дутаадаггүй л байсан юм.
Эмээ аавыг хүн амьтанд үзүүлэхээр эрэх хүсэл маш их байгаа боловч ямар нэг шалтгаанаас болоод ирч чадахгүй байна. Хэрвээ та хөхөөрөө 7 борхон өдрөө даллаад дуудвал яг хүүхдээ дуудаж болно. Гэхдээ тэр хүний амь насанд маш аюултай гин. Тэгэхээр нь тийм үйл огт хийхгүй бүгд хүлээгээд л байж байна. Ээж нь хамаатны ах алга болсон хүн гэж шүүхэн шийдвэр гаргуулад ирж хайсан ч гэсэн ааваас ямар ч сураг ажиг гараагүй. Алга болсон нь тогтоогдсон гэсэн шүүхийн шийдвэртэй л үлдэв. Дүү бид хоёрыг заваартаад байж ахаар ээж аав чинь цэвэрч, би цэвэрч, та хоёр хаанаас ийм заваа юм бэ гэж загнана. Аавын талаар хизээч муу үг цохиулахгүй. Ганц жаахан муу ярьсан юм нь аав чинь дандаа найзуудтай юм хумаа шууд л өвчгдөг байсан гэж ярина. Өөрөөр аавын талаар ярихгүй. Ээж нь хадам их чинь хашаа байшингаа зархаар болвоо. Тэрийг нь хараагүйчүүдийн төвийн захирал Нина гэдэг баха нэг сайн ихч худалдаж аваад түрээс авч ээжийг өрөөнд нь үлдээхээр болов. Ээжид угаасаа өөр очих газар байгаагүй юм. Тэнд нэлээд удаан амьдарч байтал ээжийн хөдөөний ах нар 50,000 төгрөг босгож ээжид өгөөд ээж тэрүүгээр нь амьдарч байсан байшингийнхаа ойролцоо хашаа байшин аваад байшинч гэжтэй жижигхэн шавар тагз. Тэгсэн тэрийг нь аавын дүүнэр нураагаад өвөөгийн хуучин амбарыг байшин болгож бидэнд барьж өгч туслав. Жижигхэн 3-4 хэмжээтэй байшин. Анх удаа л бид биеэ дагаад гарч байгаа нь тэр хүмүүсийн дэмжлэгтэйгээр. Хамгийн инээдтэй нь тэр хашааг бидэнд зарсан хүн нь өөрөө бас амьдралын боломжгүй. Манай хашаанд гэртэг амьдардаг заяо. Үнэн гоё амьдрал. Тэр айл их олон хүүхэдтэй би орж их гамбир иддэг байснаа л сандаг юм. Би бүр 7 билүү 8 дугаар ангид сурдаг болчихсон байсан үе. Аавын дүү явж байгаад аавын эртний найзтай тааралдаад аавын сургийг гаргачихсан. Оросын цөллөгцөн хүмүүс явдаг нэг тайган тийшээ жижигхэн хотод аавыг ферм ажилуулдаг. Тэнд байдаг хэдэн монголчуудыг харж ханддаг гэж тэр найз нь хэллээ. Сүхэ ах бид нарыг тижээж тэтгдэг байсан. Тэнд бүр картаар бараа олгодог. Сүхэ ах харин картгүй бүх юм авдаг байсан. Сүхэ ах ер нь уудаггүй ч хаяа ухаараа охиноо яриад л уйлаад байдаг байсан гэх мэт зүйлсийг ярив. Сураг сонсонгуудаа л аавын дүүнэр тэр хотыг нь заалгаж аваад даруйхан тийшээгээ зөвлөлээ. Амар том байшин өгтөв. Тэгсэн аав дүүнрээ очихоос яг 1 хоногийн өмнө онгоцоор нисээд яваад өчгсөн байж. Ам мултсал зөрөв. Дүүнэр нь аавыг тэнд хүлээхээр шийдээд 1 сар шахуу хугацаанд амьдарч байх хооронд аавын найзалдаг хүнийх нь хүүхэд ойгоос мөчлөгдчихсөн алдаж. Тэгэхээр нь тэд нар айгаад хурдан буцахын төс болоод Монголдо хүрээд ирсэн. Том мафийн асуудалтай хутгалдаад тэндээсээ гарч чадахгүй байгаа юм байх таа л гэж бүгд бодсон. Тэгээд л энэ асуудал замхарлаа. Ээжийг заримдаа хүмүүс эргүүлнэ. Тэгэхээр нь таныг хүмүүс эргүүлээд дуртай байхад та яагаад хүн амьтантай болдоггүй юм бэ? Бид хоёр том болоод л тус тусын амьдралаа хөөгөөд яваад өгөн шүү дээ гэхээр өөдөөс огт юм ярихгүй. Бараг би өөрийгөө мэдэж байна гэж загнана. Тэгэж байсаар би дунд сургуулаа төгсгөр боллоо. Яг хонхны баяртай өдөр ээжийн хүзүүний доор өвдөөд би хонхны баяртаа явсангүй. Тухайн үед ээж 32-ын тойрог дээр мод зардаг байлаа. Машинтай мод аваад хүнээр хагалуулад шууд альж зардаг. Заримдаа завтай үедээ би хагалж өгнө. Хагалсан модоо тэрэгэн дээр түрээд гэр хороолол дундуур явж хүргэлтээр бас зарна. Амралтын өдрүүдээр би ээжэд туслана. Хичээлтэй үеүүдээр минь ээж надаар огтхон ч ажил хийлгэхгүй. Би тэр үед томч болчихсон аавыг хогийн гар гэж дотроо бодно. Аавын талаар асуухаач бүр болчихсон. Ээжийн хүзүү өвдснөөс хойш ээж модны ажлаа болоод соёлын төв өргөний үүдэнд байдаг дүүгийнхээ жижигхэн лангуун дээр суудаг болсон. Гисэн ч өвдөд байгаа зүйл нь хിവэрэ. Намайг 1-р курст орох үед ээж барайны газар ороод нуруугаа бариулчихсан. Нурууны гэмтэлтэй үед барай эсрэг залцтай байдгийг мэдээгүй. Буруу имчилгээ болно гэсэн үг. Тэгээд хагалгаанд орохоос аргагүй болоод үзүүлж явсаар байгаад сүүлдээ нөгөөх нь сүрье болоод гэхдээ сүрье гэж буруу оншилсан ч үж магадгүй. Эхний хагалгаа хийлгүүлээд жил гарын эмнэлгээр явлаа. Би энэ мэдээ алдаад хэвцээр байгаад сүүлдээ нуруун цорсон. Ахар сүлийнхээ тэнд. Тэгэхээр хүний арьс өвчөөд харалчихдаг юм байна лээ. Бүх би энэ мэдээгүй болж бүрэн миний асаргаанд шилжээд би сургуулаасаа чөлөө авах хэрэгтэй болсон. Надад өсөө угаах зав гараагүй сар болчихсон үе байсан гэд бодоод үзтээ. Ээж өөрөө бие засч чадахгүй, хоол идэж чадахгүй. Дүү бид хоёр ямар олигтой асархавтай хөөрхий. Би гэхэд өнгөчл 19-тэй хүүхэд. Гэмтэлтэй ахаад 2 дахь хагалгаанд орох үед би энэ аль хэдийнэ сүлдчихсэн байв. Би энэ улмал муудсаар ээжийг эмнэлгээс гарах үед нь аав ээжийн аль талынх нь хүмүүс тусалж бидэнд шинэ байшин барьж өгөхөөр болов. Нөгөө төмөр замд ээжийг амьдруулж байсан хөгшөө ах хилмигдүүлэлтийн мөнгө авсан гэд бүгдийг нь ээжэд өгсөн. Баахан 20,000-ын дэвсгэрт
Би нөгөөхийг нь бүгдийг нь хувцсныхаа доор чихэж хадгалж байгаад тэр мөнгөөрөө байшингийнхаа моднуудыг худалдаж аваад үлдсэн материалыг бүгдийг нь ээжийн дүү гаргаад аавын дүү байшинг нь барьж өгсөн. Тэр хооронд би ээжтэй эмнэлгээр яваад л байсан. Халдвартаас гэмтэл рүү, гэмтлээс хувийн эмнэлэг гээд тэгж байгаад бид 9 сард шинэ байшиндаа орсон юм. Цагаан сар болвоо аавын дүү нар ээж дээр ирээд зөндөө уйллаа. Надад тэр нь хамгийн хэцүү санагдсан. Аав сураггүй таг хэвээрээ. Хэвтэрт байгаа ээжигээ асраад сая л надад ээжтэйгээ илүү дотн яриа өрнүүлэх цаг мөж ирсэн. Аавын хамгийн баг дүү заримдаа согтчохороо манайд ирж хондог байсан. Тэр ах шөнө хаалга тогших болгонд ээж дандаа аавыг ирж байна гэж боддог байсан гэж надад хэлэхэд нь л би ээжийг яагаад өөр хүн хүлээж авч чаддаггүй байсныг нь ойлгосон юм. Хэвтэрт байхдаа ч тэрнээс өмнө ч тэр дандаа л хүлээн. Угаасаа манайд шөнө ирэх хүн байхгүй. Гинтэл ирнэ гэд дандаа хүлээж байдаг байсан байгаа байхгүй юу? Ээж уйлаад би 2 хүүхэд хүн болгож чадаагүйхээ зовлон эдэлж байна да гэж хэлэх үед нь л би дээрээ ах эгчтэй байсан гэдгээ бас олж мэдсэн. Шүн ээжийн шүрмэс татаад хөлн дэшээ босчихно. Дүү бид хоёр нүд анаатай чигээрээ хөлийг нь барина. Шүнжин хөлийг нь бариад нойргүй хонно. Тэр үед ээж надаас намайг өхүүлээд өгөөч гэж хүртэл гуйж байсан. Би ээжийг битгий дими юм яриад вэ гэж загнахтаа ямар ч царайны хувирал гаргахгүй. Харин галтгооны хэсэг рүүгээ очиод зөндөө уйлна. Уйлахаас өөр юу ч хийж чадах втэ. Удалгүй ээж минь бурхан болсон. Алтан хайрцгийг нь нээлгсэн чинь гахаа жилтэй хүн бодож өнгөрсөн байна гэж гарч ирсэн. Би тэрийг нь сонсоод зөндөө гомдож байсан. Хоёр хайртай хүүхдээ бодохгүй хаа байсан олон жил алга болсон нөхрөө бодож өнгөрөөд байхдаа яах втэ гэж. Тэрийг нь сэтгэлдээ бодож би нэлээд удаан гомдож явсан юм. Нэгэнт бид хоёрт бүхэл амьдралаа зориулсан хүн зориулж чадаагүй хүнээ бодхоос өөр яах втэ гэдгийг би харин сүүлд ойлгож эхэлсэн. Ээжийг өнгөрсний дараа аавыг гэрээхт нь ахиад хүнд үзүүлтэл аавыг амьд байгаа нэлээд хөвшрөөд их орондоо ирэх юм байна гэж хэлсэн гисэн. Тэр үед би ээжигээ алдаад олон жил болсон ч аавд бүх бурууг чихэж бодсон хിവэрэл байсан. Ирвэл ирэн л үз надад хамаагүй. Хүлээж байсан хүн нь бурхан болчихсон гэж би тэдэнд хэлсэн юм. Тэгсэн нэлээд дээр үед ааваас дахиад сураг гарсан байсныг надад өнгөрдөг жилэл аавын талынхан хэлсэн. Яах втэ хүнтэй суугаад хүүхэдтэй болсон гэж хэлэхээ санаан зовсон байлгүй. Гэхдээ надад ямар ч реакц байгаагүй. Ээжийг өнгөрснөөс 7-8 жилийн дараа аавын найзтай таарсан чинь аавыг Туваа билүү баг яснууд байдаг нэг газар Монгол удирдлагт явж байсан гэж хэлсэн. Тэндээ мужааны цэгтэй чөлөө болчихсон. Бас бурайд ихнэр 2 хүүхэдтэй болсон гэсэн. Ээж минь амьдрал үзээгүй эрх охин. Аавыг явснаас хойш хүнд хүчээр амьдрал үзсэн ч хизээч ноён нуруугаа хуглаагүй. Тэрийг нь би их хайрладаг юм. Одоо надад аавыг буруутгах ямар ч зүйл байхгүй. Хэрв ааваа та үүнийг уншиж байвал таныг хүлээж байгаа зөндөө хүмүүс байсаар байгааг хэлхийг хүсэж байна. Харин миний зүгээс бол мөнгө төгрөгтэй баян затгалан явж байвал би таныг тоохгүй. Харин ядарч зутраад харж хандах хүнгээ бол таныг харж хандах нэг хүн ямар ч гэсэн байгаа гэдгийг хэлмээр байна.